Шүүхийн байр дэд бүтцийн асуудлаас гадна шүүхийн хараат бус байдал занл хийсэн нэг ноцтой эрсдэл нь шүүгчид нөлөөлөх орлого хэвээр байна. Жил бүр дунджаар 7-8 шүүгч шүүхийн эрхий зөвлөлд нөлөөлийн талаар мэдүүлэг өгдөг байна. За зөвхөн 2025 онд шүүгчээ хөтлөн ирүүлсэн 7 нөлөөллийн мэдүүлэг бүртгэгджээ. Үүнээс анхан шатны шүүх, хурлын шүүгчид нөлөөллийг завдсан 5 тохиолдол давмгаалж байна. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий иргэн анхан шатны шүүхээс цагдаа хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах хэсгийг шийдвэрлэх шүүгчид 3 удаа дараалан нөлөөлөхийг оролцсон байна. Тэрээр шүүгчийн туслах болон танилаараа дамжуулан дугтуутаа мөнгө өгч өөр ташигтай шийдвэр гаргуулахыг завджээ. Гэвч шүүхэд нөлөөлөх орлогыг тусгаалan гэмт хэрэг тооцсон тодорхой хатуу зохицуулт хангалтгүй нь уг үйлдэлийг давтагдах боломжтой эрсдэл болгон үлдээжээ. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар энэ төрлийн үйлдэлийг зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж 100,000-аас 1 сая төгрөгийн торгуул ногдуулаад хаасан нь бодит байдал дээр урьдчилан сэргийлэх бус зардал багтаа эрсдэл болгон хувиргажээ. Үүний улмаас тухайн иргэн 3 удаа дараалан шүүгчид нөлөөлөх орлого хийж торгуулаад өнгөрсөн нь хууль зүйн сул орчны бодит жишээ юм а. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэх тухай дээр нэмэлт өөрчлөлт оруулж энэ иргэн захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарын хөтлсөн нөлөөллийн мэдүүлгийг шалгах байгууллага тодорхойлох шаардлагатай байна. Энэ шүүхийн бие даасан байдлын шүүгчийн хараат байдлыг халдж байгаа үйлдэлд оногдуулах хариуцлагын тогтолцоог боловсруулахгүй болох шаардлагатай байна. Нэг этгээд зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн холбогдох хэсгээр шийдгүүлсэн 3 тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл шүүхийн тухайн зөрчилж оногдуулж байгаа шийтгэл нь өөр нөлөөгүй байна гэсэн. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх орлого нь зөвхөн авилгын шинжтэй шууд нөлөөллөөр хязгаарлагдахгүй. Сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл захимж сүлжээгээр дамжуулан шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах, гүтгэх хэлбэрийн нөлөөлөл эрс нэмэгдэж байна. Судалгаагаар шүүгчид чиглэсэн ийм төрлийн мэдээллийн болон сэтгэл зүйн нөлөөлөл 27% хүрч өссөн нь шүүхийн хараат бус байдал занл хийх шинэ хэлбэр болж байна. Шүүгчийг аливаа хэрэг маргааны хянан ширхттэй холбоотой ялангуяа олонний анхааралд өгч байгаа, олонний анхаарал татж байгаа хэрэг шийдвэрлэж байгаатай холбоотой олон дагагчтай инфлюенсер гэж ярьдаг хүмүүс тийм ээ хэргийн олцоос илүүтэйгээр өөрийнхөө цахим хуудасаар дамжуулж шүүгч хэргийг тэгж шийдэж байна, ингэж шийдэж байна, ингэж ахвал авдаг ийм байдлаар тэрний хүн, энэний хүн гэдэг байдлаар бас ингэж олон нийтэд мэдээлж байгаа нь бас нэг нөлөөллийн хэлбэр шүү дээ. Ийм нөлөөлөл бас нэлээдгүй өссөн үзүүлэлтээр шүүгч нар хөтлөж ирүүлж байгаа юм тохиолдол байна. Шүүхийн тухай хуульд альва байгууллага албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох нөлөөллийг хориглоно гэж тодорхой заасан. Гэхдээ энэ хуулийн зохицуулалт хүчгүйдэх болжээ. Иймээс шүүхэд нөлөөлөх үйлдэлийг зөрчил бус тусгаалan гэмт хэрэг гэж ангилах, ял хариуцлагын шаталтай тогтолцоо бий болгох, шууд болон шууд бус нөлөөллийг эрх зүйн тодорхой ангилалд оруулах нь шүүхийн хараат бус байдлыг бодит утгаар хамгаалах шийдэл болох юм а.